За сайн анаад Сайн уу? сайн сайхан юу вэ? Сайн. Ажил тавлаг уу? Тавлаг. Шанаас нь тусламж хэрэг болоод чаддаггүй гэрлээ. Нас нэг хэдэн үнтэй нийлж бараанд явхаад сурснараа чанд дээр өргөдлээ. Мөнгө. За болно хөө хэдий 8 сая байх болов. 8 сая. За чифтэрээ мөглөж авсарлаа биш. Болно. Харин хэзээ өгөх юм? Сар дотроо болоод сар л гэж. Үнтэй хүү хэвээрээ хүү харин жоохон битгэл байгаа. Гэтэ яг юм удаа хэвэрэн л үгүй. Цааш ч юу нэг битгэх шиг. Заашгүй баярлалаа наад. За тэгвэл гэрээ хийчихв. Тэгээд энэ балар сурч. За дээрх тохиолдолд заасанчлан иргэд хооронд хүү тооцож нэгэндээ мөнгө зээлүүлэх тохиолдол түгээмэл гардаг. За дээрх харилцааг зохицуулахаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2022 онд батлагдаж 2023 оны 3 дугаар сараас дагаж мөрдөж эхэлсэн. За хуулийн зааснаар барьцаалан зээлдүүлэх буюу бидний хэлж зааснаар ламбардын үйлчлэгээ үзүүлэх хуулийн этгээд үзүүлнэ. За иргэд байн гашиг болох зорилгоор зээлийн аюул ажиллагааг эрхлэхдээ эрх бүхий этгээдэд журам заасны дагуу заавал бүртгүүлнэ. За зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлээгүй иргэн нь байн гашиг олох зорилгоор хүү тооцсон гэрээ байгуулж зээл олгосон болвол зээлийн хүү авах эрхээ алдах нэ. За бас нэг зүйл нь зээлийн хүүг иргэд хоорондоо өөрсдөө тогтоодог 5, 6, 7 гэх мэтчлэн. За энэ хуулинд бол санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх бодлогын зөвлөл зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохоор зохицуулсан байгаа. За 2024 оны 1-р сарын 18-ны өдрийн бодлогын зөвлөлийн тогтоолоор зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5% байхаар тогтоосон. Одоо Facebook дээр олон комент чатнууд дээр зээлийн хүү чөлөөлнө, хуваарь зээл олгоно гэсэн ингээд зарууд явдаг штэ. Энэ хуулинд тэр нийцсэн байдаг юм болоо. За зээлийн үйлчлэгээ үзүүлэх зөвшөөрөл аваагүй этгээд нь зээлийн үйлчлэгээ үзүүлэх болон за зээлийн үйлчлэгээ үзүүлэх талаар зар сурталчилгааг Facebook орчин ашиглаж сурталчилгаа явуулах нь хориотой. Тэгвэл ном журмын дагуу яаж одоо бүртгүүлж яаж зөвшөөрөл авах юм бол? За зээлийн үйлчлэгээ үзүүлэхийг хүссэн иргэн нь аймаг нийслэлийнхээ засаг даргаад хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. Хэрэв хуулийн этгээд бол санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ гаргаж бүртгүүлэхээр байгаа.